Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийнхаа хичээлээр тооны логарифмыг мэдэх, ойлгох, зэрэг ба логарифмын харилцан хамаарлыг ойлгох хичээлийг үзнэ. Тооны логарифмын тодорхойлтыг авч үзэхийн өмнө асуудал шийдвэрлэх бодлого төвшүүлье. Бактерийн өсвөр данх 1000 бактери байсан ба минут тутамд бактерийн тоо 2 дахин өснө. Тэгвэл 1 минут, 2 минут, 3 минут гэх мэт Т хугацааны дараа бактерийн тоо хэд болох вэ? За Т тэнцүү тэг үед Y тэнцүү 1000 байна. Өөрөөр хэлбэл минут тутамд 2 дахин өснө гэсэн. Т тэнцүү 1 үед 1000-ыг үржих нь 2 байна. Т тэнцүү 2 үед 1000-ыг үржих нь 2-ыг үржих нь 2 буюу 1000-ыг үржих нь 2 зэрэг байна гэсэн. Т тэнцүү 3 үед за 1000-ыг үржих нь 2 үржих нь 2 үржих нь 2 байна. Гэх мэтчлэн Т минутын дараа Y тэнцүү 1000-ыг үржих нь 2-ын Т зэрэг болно гэсэн. За энэ бодлогоос ямар хугацааны дараа бактерийн тоо 60,000 болох вэ гэсэн асуудал дэвшүүлье. Тэгвэл 60,000 тэнцүү 1000-ыг үржих нь 2-ын Т зэрэг буюу эндээс тэнцэтгэлийн 2 талаа 1000 хуваавал 60 тэнцүү 2-ын Т зэрэг байх Т-ийн утгыг олно гэсэн. За үүнийг олохын тулд бид тооны логарифмыг зайлшгүй мэдэх шаардлагатай болж байгаа. Нэгээс ялгаатай А тоо тэгээс эрсэх мөн эерэг А тоо тэгээс эрсэх Б тооны хувьд А-гийн К зэрэг нь Б тоотой тэнцүү байх К тоог Б тооны А суурьтай логарифм гэх үгэд К тэнцүү логарифм А суурьтай Б гэж тэмдэглэн. За энд А бол логарифмын суурь, Б бол логарифмын доорх тоо, К бол логарифмын утга юм. Эндээс логарифм А суурьтай Б бичлэгийг бид цаашид логарифм А суурьтай Б гэж уншина. А-гийн К зэрэг нь Б-тэй тэнцүү байх зайлшгүй бүгд хүрэлцээтэй нөхцөл нь К тоо бол логарифм А суурьтай Б тоотой тэнцүү гэсэн үг. Эндээс бодит тооны зэргийн чанар логарифмтай хэрхэн хамааралтай вэ гэдг нь харагдаж байгаа. За түрүүжийнхэн бодлого руу эргээд оръё. 60 тэнцүү 2-ын Т зэрэг байх Т-ийн утгыг логарифмын тодорхойлт ашиглан бодох юм бол эндээс Т нь логарифм 2 суурьтай 60-та тэнцүү гэсэн. Энэ утгыг тооны машин ашиглан ойролцоогоор олох юм бол 591 буюу ойролцоогоор 6 минутын дараа бактерийн тоо 60,000 болдог байна. За тооны логарифм гэж 2-ын 3 зэрэг нь 8-тай тэнцүү. За эндээс тооны логарифмын тодорхойлолтоор логарифм 2 суурьтай 8 бол 3 болох юм. Өөрөөр хэлбэл 2-ын 3 зэрэг нь 8-тай тэнцүү учраас. Тэгэхээр логарифм А суурьтай Б тооны хувьд А суурь бол 1-ээс эрсэх байна. А Б нь тэгээс эрсэх байна. Өөрөөр хэлбэл логарифмын доорх илэрхийлэл эерэг тоо байх нь. За логарифм 2 суурьтай 8 маань логарифм 2 суурьтай 8-ыг бид нэр 2 суурьаар илэрхийлбэл 2-ын 3 зэрэг болох ба энэ тоо бол 3-та тэнцүү гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2-ын 3 зэрэг бол 2-ын 3 зэрэгтэйгээ тэнцүү байх ёстой. Логарифм 5 суурьтай хасах 2 бол утгагүй. Яагаад тэгэхээр хасах 2 бол сөрөг тоо. Тэгэхээр логарифмын доорх илэрхийлэл бол тэгээс эрс их тоо байх ёстой. Логарифм хасах 3 суурьтай 5 мөн утгагүй. Учир нь логарифмын суурь бол 1-ээс эрс их байх ёстой. Логарифм 1 суурьтай 9 мөн утгагүй. Учир нь логарифмын суурь 1-ээс эрс их байх ёстой. За дараах логарифмыг утгатай байлгах x бодит тоог олоорой гэсэн бодлого авч үзье. Логарифм 3 суурьтай 2-оос сум 5x. Тэгэхээр энд хувьсагч бол логарифмын доорх илэрхийлэл байгаа учраас 2-оос сум 5x-ийг бид нэр тэгээс эрсэх үед логарифм утгатай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хасах хязгааргүйгээс 5-ны 2 гэсэн завсар дээр байна. А дараагийнх нь логарифм x-ээс 1 суурьтай 5 дээр нэмэх нь x нь бол за логарифмын доорх илэрхийлэл тэгээс эрсэх, суурь нь тэгээс эрсэх, мөн суурь 1-ээс ялгаатай гэсэн нөхцлүүдэд авч үзвэл энд логарифмын илэрхийллийн утга бол x нь 1-ээс 2 завсарт нэгдэл 2-оос нэмэх хязгааргүй завсарт утгатай байна гэсэн. За дараачих нь логарифм 2-ны 1 суурьтай 3x дээр нэмэх нь 1-ийн квадрат. За тэгэхээр 3x дээр нэмэх нь 1-ийн квадрат бол эерэг тоо. Энэ бол тэгээс ялгаатай логарифм утгатай байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол эерэг тоо байна гэдэг маань тэгээс эрсэх байна гэсэн. Тэгэхээр энд x нь хасах хязгааргүйс хасах 3-ны 1
нэгдэл хасах 3-1-ээс 1 гэсэн завсруудад бодит тоон утгуудтай байна гэсэн үг байна. За тооны логарифмын чанарууд авч үзье. Нэгдүгээрт нь логарифм а суурьтай а-гийн эм зэрэг бол m байна. Учир нь а-гийн эм зэрэгт нь а-гийн эм зэрэгтэй тэнцв. Логарифм а суурьтай а бол нэгтэй тэнцв. Учир нь логарифмынхаа тодорхойлолтоор а-гийн 1 зэрэг бол а-тайгаа тэнцв байна. За жишээ нь логарифм 2 суурьтай 128. Логарифм 2 суурьтай 128 бол 2-ын 7 зэрэг. За эндээс 2-ын 7 зэрэг 2-ын 7 зэрэгтэй тэнцүү учраас 7 гэдэг тоотой тэнцүү байна. Хоёрт нь логарифм 2 суурьтай 2-ны 1 нь хэдтэй тэнцүү вэ гэвэл эндээс 2-ны 1-ээ 2 суурьаар илэрхийллээ. За эндээс хасах 1-тэй тэнцүү. Логарифмынхаа тодорхойлолтоор 2-ын хасах 1 зэрэг бол 2-ын хасах 1 зэрэгтэй тэнцүү байна. За логарифм 3 суурьтай 5 язгуурын дор 27. 5 язгуурын дор 27 гэдэг тоогоо 3 суурьаар илэрхийлж болно. За энэ дээр өмнөх бид нэр 10 дугаар анги 11 дугаар ангидаа үзсэн зэргийн язгуурын чанар ашиглавал логарифм 3 суурьтай 3-ын 5-ны 3 зэрэг бол эндээс 5-ны 3-тай тэнцгэнэ. Дөрөвдүгээр бодлого логарифм а суурьтай а язгуурын дор энд мөн n зэргийн язгуурын чанараа ашиглаад логарифмын доорх илэрхийлийг а суурьаар илэрхийлбэл логарифм а суурьтай а гүрчг нь а-гийн 2-ны 1 зэрэг байна. За эндээс ижил суурьтай зэргүүдийн үржир нь ижил суурьтай зэргүүдийн үржирийг олохдоо суурийн хэвээрчээ зэргийлтгчүүд нэмдэг учраас логарифм а суурьтай а-гийн 1/2-ны 1 зэрэг буюу 1/2-ны 1 гэсэн тоотой тэнцгэнэ. За сурагчид дараах дасгалыг тооныхоо чанарыг ашиглаад дагаад хийж болно. 2 дахь чанар логарифм а-гийн n зэрэгт нь а-гийн зэрэгт суурьтай а-гийн m зэрэгт нь n-ийн m-тэй тэнцв. Жишээлбэл логарифм 32 суурьтай 128-ыг 32-оо 2-ын 5 зэргээр илэрхийлээд 128-а 2-ын 7 зэргээр илэрхийлбэл энэ нь 2 дугаар чанараар 5-ны 7-той тэнцвэ. Хоёрт нь логарифм 2-ны 1 суурьтай 4 бол логарифм 2-ны 1-ээ 2-ын хасах 1 зэрэг хэлбэрээр бичээд 4-ийг 2-ын 2 зэрэгт хэлбэрээр бичвэл 2 дугаар чанар 9-оор хасах 1-ний 2 буюу хасах 2-той тэнцвэ. Гуравт нь логарифм язгуурын дор 3, 5 язгуурын дор 27 гэсэн тоон. За язгуурын дор 3 гэсэн суурьаа 3 суурьаар илэрхийлээд 5 язгуурын дор 27 мөн 3 суурьаар илэрхийлбэл дөрвөчийн бодлогон дээр гарсан n зэргийн язгуурын чанар ашиглавал ийм болох ба эндээс 2-ны 1-ийг 5-ны 3-т. За 5-ны 6 нь 1/5-ны 1-тэй тэнцвэ байна. За дөрөвт бодлого 25-ны 1 суурьтай язгуурын дор 125. За 25-ны 1-ээ 5 суурьаар илэрхийлээд язгуур дор 125-аа мөн 5 суурьаар илэрхийлбэл ийм болох ба эндээс 2 дугаар чанараар хасах 2-ны 2-ны 3 болох буюу за хуваагаад хасах 4-ний 3 гарах нэ. За дараах дасгалуудыг би дааж гүйцэтгэх хүүхдүүдээ.